COP17 хурлын үеэр Монголын ногоон санхүүжилтийн корпорацийг нээлээ. За энэ нь Монгол улсад ногоон санхүүжилт хийх усүрийг нэмэгдүүлэх, ногоон төслүүдэд урт хугацааны санхүүжилт хүргэхэд чиглэсэн төр хувийн хвшил болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах бодит даалгавар болж байна. Байгаль орчинд ээлтэй төслүүдийг дэмжих хөнгөлөлтөө зээлүүд ихэвчлэн гадны төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд тодорхой хязгаартайгаар хэрэгждэг байсан. Тэгвэл энэ удаад Монгол улс өөрсдөө ногоон санхүүжилтийн корпорацтай болж тогтмол үйл ажиллагаагаа явуулахар болж байна. Тус корпорацид Хөгжлийн банкнаас 5 сая, засгийн газраас 13 сая доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Байгууллага маань өөрөө энэ санхүүгийн нэгдсэн стандартыг бид нар бас нэвтрүүлээд бүх санхүүгийн байгууллагаараа улс орноор даяараа нэвтрүүлээд тэрийг дагаж мөрддөг, тэрийг хүлээн зөвшөөрдөг ийм санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг гаргах ач холбогдолтой. За хамгийн түрүүнд хүмүүс одоо асуух байх нэг хүлээлт юу вэ нөхөр энэ санхүүгийн корпорац саяны одоо оролцогч талуудын оруулж байгаа хөрөнгөөр одоо Монгол улсад тулгамдаад байгаа энэ утааны асуудал гэдэг юм уу, за орон сууцны дулаалга, за энэ одоо эрчим хүчний хэмнэлттэй гэдэг юм уу, ийм тодорхой орон сууц төсөл хөтөлбөрүүд аж ахуйн нэгжүүдэд бол хөнгөлөлтөө зээл олгох юм бүтээгдэхүүнээ ерөнхийдөө бэлэн болоод байж байгаа. Өнөөдрийн нээлтээр орлогч талууд маань бүгд одоо хөрөнгө оруулалтуудаа оруулаад холбогдох гэрээ хэлцэнд байгуулагдаад тэр дундаа Монгол улсын хөгжлийн банк одоо санхүүжилтийнхаа олгох шийдвэрүүдийг гаргаад ингэ явж байгаа. Тэгвэл Монгол улсын ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 13.6 саяга. Энэ нь нийт газар нутгийн 871% эзэлж байна. Энэ салбарт хамгийн тулгамддаг асуудал нь за тэгээд ойн илүү эдийн засгийн хэрэглэлтэнд оруулахын тулд одоо яг одоо ашиглалтыг явуулж байгаа эдгээр одоо зохицуултуудыг илүү тодорхойлуулж өгч байгаа илүү удаан хугацаагаар тухайн одоо компани аж ахуйн байгууллагууд ойн сангийн нөөцийг гэрээ байгуулж эзэмших тухай зохицуултууд оруулж байгаа шээ. Нөгөө талаас хамгааллын бодлогомнууд манаас тусаад явж байгаа. Тэгэхээр ашиглан, хамгаална, нөхөн сэргэн гэсэн энэ гурван концептээр л одоо өөрчлөлт хийж байгаа. Энэ бүхэн маань яаж ихэнх хөрөнгө оруулалт санхүүжилтнүүд маань оруулахын тулд бид эргэцэн орчин маань тодорхой одоо саваа тийм сайлаа битгэр саваа бид сайн бэлтгэх хэрэгтэй байж байгаа. За энэ ч үднэсээ бид эдгээр ажлуудыг хийгээд явж байгаа. Монголын ногоон санхүүжилтийн корпорац нь ногоон барилгын стандартын дагуу баригдах амны орон сууцны ипотекийн зээл болон байгаль орчинд ээлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, доктортой хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм а.